сайн байцгаана уу эрхэм үзэгчид та бүхэндээ мегмар гаргийн мэндийг айлтхан хүргэж байна. DBS телевизийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг TVMC мэдээллийн хөтөлбөр энэ өдрийн онцлог мэдээ сурвалжлагуудаа хүргэхэд бэлэн болоод байна. Анхаарлаа хандуулна уу. Монгол улсын хэмжээнд нэрээ цорайтуулсан бахархам амжилтын мэдээгээр хөтөлбөрөө эхлүүлье. Багийн дүнгээр улсдаа тэргүүлснээс гадна шилдэг оюутан, шилдэг багш зэрэг олон шагналын богцтойгоор мандах их сургуулийн дархан салбар сургууль улсдаа манлайлжээ. 2026 оны 4-р сарын 15-наас 17-ны өдрүүдэд болсон Нэхлэн модох бүртгэлийн улсын 27-р олимпиадад мандах их сургуулийн Дархан уул аймаг дахь салбар сургууль багийн дүнгээр улсдаа тэргүүлсэн бахархам амжилтыг үзүүлээд ирлээ. Харин 2-р байрт Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургууль, 3-р байрт мандах их сургуулийн баг тус шалгарчээ. Багийн дүнгээр улсдаа тэргүүлснээс гадна хувийн оноогоор тус сургуулийн 4-р курсын оюутан номон дээр бусдаасаа өндөр онооны зөрүүтэй буюу 170.5 оноогоор тэргүүлж хошин алтан медалийн эзэн боллоо. Мөн топ 10 оюутны дөрөв нь мандах их сургуулийн Дархан уул аймаг дахь салбар сургуулийн оюутнууд байсан төдийгүй шилдэг удирдагч багшийн нэгээр Шижирбаатар шалгарчээ. Мөн оюутнууд Smart Accounting санхүүгийн цогц програм дээр ажиллах даалгавар гүйцэтгэж мэдлэг оюунаа уралдуулсан бөгөөд мөн л мандах их сургуулийн Дархан уул аймаг дахь салбар сургуулийн баг тэргүүлж улсын хэмжээнд ихэр чансаатай сургууль гэдээ дахин батлаарууллаа. Энэ жилийн улсын олимпиадад манай Дархан уул аймгийн мандах их сургууль маань 10 жилийн дараа дахин алтаа авч чадлаа. Энэ нь бидний хувьд маш том амжилт боллоо. Энэ алтаа авахдаа топ 10-т манай 4 оюутан ороод 5-т байрыг ярих юм бол яг хувийн дүнгээрээ манай сүүлийн оюутан маань 12 дугаараар, 8 дугаараар, 5 дугаараар, 4 дугаараар, 1 дугаараар гээд манай 1 дугааранд орсон охин маань нодлон бас алт авсан. Ингээд Монгол улсын түүхэнд 2 дахь хошин алтан медальтанд төрж байгаа маа. За тэгээд хувийн дүнгээс гадна багийн дүнгээ ярих юм бол тусдаа бас нөгөө кейс дадлага гэж байдаг. Кейс дадлагынхаа төрөл дээр бас төрүүлсэн байгаа. Smart Logic гэдээ бас компьютер дээр ажилладаг. Одоо сүүлийн үеийн одоо AI энэ төр компьютер автоматжуулалтын дээр ажилладаг юм дээр бас төрүүлсэн байгаа. Тэгээд нь ер нь бол дараагийн сургуулиасаа ер нь бол 80 гаруй онооны зөрүүтэй үнэмлэхүй ялалт байгуулснараа энэ жил үнэхээр онцлогтой байлаа. Манай сургуулийн оюутнууд маань ерөөхдөө за Нэхлэн модох бүртгэлийн үндсээс ахуулаад 1-р курсээс ахуулаад 2 сургуулийн орондох мини олимпиадуудад бэлдэж оролцдог байгаа. Тэгэхээр Нэхлэн модох бүртгэлийн үндэс дунд чат өртөг гээд хичээл болгоноор олимпиадууд зохион байгуулдаг. Тэр болгонд манай оюутнууд маань бэлдэж оролцож амжилт гаргадаг. За энэ дээр сургуулийн зүгээс болохоор амжилттай оролцсон оюутнуудын сургуулийн төлбөрийн тодорхой үеийг хөнгөлөлт үзүүлдэг. За дээрэс нь олимпиад амжилттай оролцох юм бол за хүүхд толгонд одоо сая төгрөгийн мөнгө өргөмжүүлж гэдэг юм те. Энэгээрээ бас оюутнууд маань идэвхжижтэй хөшөөрөгддөг байхаа. За тэгээд бид нар бас оюутнуудаа хичээлийн бус цагаар нь өрөө гаргаад те. За тэгээд 2 огш бэлдээд ингээд тэр оюутнууд маань олимпиадад бэлдэж оролцдог байгаа. Мандах их сургуулийн дархан салбар сургууль Нэхлэн модох бүртгэлийн улсын 26 дугаар олимпиадад багийн дүнгээр дэд байр эзэлж байсан мэдээг бид 2025 оны 4-р сард бэлтгэж байсан билээ. Тэд энэ үеэрээ дэд байраа дараа жил ахиулна гэсэн амлалтандаа инхүү хүрч чадлаа. 26 оны 27 дугаар олимпиад багаараа алтан медаль авч тэгээ 28 дугаар олимпиадыг дархан одноо зохионо гэдэгт ер нь итгэлтэй байна гэж бодож байна. Дараа жил манай сургуулийн маань 30 жилийн ойлгож байгаа. Тэгээд түрүү жилийнхаа яриандаа болохоор одоо манай 4-р курсын оюутан багийн гишүүн маань 30 жилийнхаа ойгоор ингээд сургуультай алтын авчирна гэсэн амлалт өгөөд түүнийхээ одоо дагуу энэ жил баг бүрэлдэхүүнээрээ багш нартайгаа ингээд хичээлийн бас цагаар маш сайн сууцгааж одоо суусны эцэст ингээд үр дүнгээ хүртсэн. За намайг Эрдэнэ жаргал огтой гишүүр гэдэг. Би мандах сургуулийн дархан дахь салбарын 4-р курсын оюутан. Олимпиад болохоор яг 1-р курсээс хойш бэлдээд тэгээд 3-4-р курстээ 2 жил дараалж орсон байна. Энэ жил тэгээ баг бүрэлдэхүүнээр алтан медаль авсан, багаараа тэргүүлсэн. Тэг үнэхээр багтан амжилттай байна. За намайг Алтан гэрлийн Баяр Чимэг гэдэг. Би 3-р курсын оюутан. Тэгээд энэ жил бол 2 дахь жилдээ оролцож байгаа. Өнгөрсөн жил багийн дүнгээрээ мөнгөн медаль авч ирсэн. Энэ жил хувийн дүнгээрээ топ 5, тэгээ багийн дүнгээрээ алтан медаль авсандаа маш их баяртай байгаа. Тэгээд энэ том амжилтын маань цаана манай сургуулийн захиргаа, 2 багш нар маань, тэгээд гэр бүл маань, хамаатан сад маань дэмжижсэн бүх хүмүүстээ тэгээд баярлалаа гэж хэлье. За манай мандах их сургуулийн дархан дахь салбар сургууль маань ганцхан Нэхлэн модох бүртгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тийм болохоор бид бүхний ер нь хамгийн том жилийн бөөхөө бол Нэхлэн модох бүртгэлийн улсын олимпиад байдаг. Тийм болохоор бид бүхний ард ер нь манай сургуулийн бүх оюутан, бүх багш нар бол хамттай байсан болохоор бид бүхэн маань ер нь төрөлнө гэсэн маш их ихтгэлтэй байсан. Тийм болохоор дэмжиж тусалсан сургуулийн албаны дарга багш захирал ангийн хамт олон сургуулийнхаа бүх хүүхдүүдэд баярлалаа талархснаа илэрхийлье.
Улсын хэмжээнд Дархан уул аймгийнхаа нэрийг өндөрт өргөсөн Мандах их сургуулийн Дархан салбар сургуулийн багш оюутнууд өдрөлгуудад нийт дарханчуудынхаа өмнөөс талархал илэрхийлэн амжилт хүсье. Хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Дараагийн мэдээ. Үеийнгийн дээрлэхийлтийг мэдээлэх надад туслаач нээлттэй суваг Дархан уул аймгийн 4 сургуульд туршилтаар ажиллаж эхэллээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд үеийнгийн дээрлэхийлтийн талаар нээлттэй мэдээлэх надад туслаач суваг туршилтаар ажиллаж эхэллээ. Одоогийн байдлаар Дархан уул аймгийн 16 дугаар сургууль, Од сургууль, Цайхун сургууль, Шарын голын 2 дугаар сургуульд ажиллаж сурагчдаас мэдээлэл авч байна. Энэ хичээлийн жил туршилтаар 4 сургуульд хэрэгжүүлж, сайжруулалт хийж ирэх хичээлийн жилээс бүх сургуульд ажиллаж эхэлнэ. Тус нээлттэй сувгийг Дархан уул аймгийн цагдаагийн газар, прокурорын газар, хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар, боловсролын газар хамтран хэрэгжүүлж байна. Надад туслаач гэдэг энэ цахим платформыг танилцуулъя. За ийм QR уншуулад гараад ирэхээр ямар та ID утсан дээр ямар аппликейшн харагдах вэ гэхээр надад туслаач буюу үеийнгийн дээрлэхийлтийн талаар гомдол мэдээлэл авах нээлттэй групп гарч ирнэ. За энэ дээр миний хүүхдүүд яах вэ гэхээр мэдээлэл өгөх дээр дарангууд тий. За энэ дээр чиний овог юу юм, нэр нь юу юм, утасны дугаараа оруулаад сургуулаа сонгоод ингээд манай сургуулиуд сонгоод сургуулаа бичээд энэ дээр яг хизээ тэ ямар үеийнгийн дээрлэхийлтийг та нар харсан, ямар үеийнгийн дээрлэхийлтэнд өртсөн бэ гэдгийг энэ дээр тайлбар бичээд оруулна гэсэн. За энэ дээр юу оруулах боломжтой вэ гэхээр миний хүмүүс энэ дээр зураг бичлэгээ одоо яг зодон болж байгаа зураг байршлын зургийг нь аваад эсвэл бичлэг хийгээд яг энэ дээр зураг бичлэгээ оруулах бүрэн боломжтой гэсэн. За бие махбодын дээрлэхийлт ямар төрлийн дээрлэхийлт хийгдээд байгаа энэ тухайд цохиод байгаа мó, алгадаад байгаа мó, өшөглөөд байгаа мó, чимхээд байгаа мó, өснөөс зулгаах үзэгдэл гараад байгаа мó. Энийгээ сонгочингууд та хэд ингээд сонгоод дарчин гэсэн. За цахим дээрлэхийлт нь ямар хэлбэрээр та цахимаар өртөөд байгаа вэ гэдгээ бас сонгочин гэсэн. Жишээ нь хэл амаар доромжилж байгаа бол хэл амаар. За сэтгэл санааны хувьд ямар дээрлэхийлтүүд байгаа юм бэ гэхээр 5 төрлийн тий. Энээс яг та хэдэд таарлсан үеийнгийн дээрлэл. За тэгэнгүүт энэ дээр бичингүүтээ мэдээллийг бүртгэж байна. Тэгээ илгээх гэдэг дээр дарангууд илгээх товч маань бэлэн болно гэсэн. За тэгээд хүүхдүүд та бүхэнд нэг тараасан энэ QR байгаа шүү дээ тий. Энэнгээ мөн утасныхаа ардаа хийж явж агаад хаанаас ч QR уншуулад интернеттэй газраас 24 цагийн турш мэдээлэл өгөх бүрэн боломжтой гэсэн үг шүү. Заа юу. Тэгэхээр дээрлэхийлтийг хараад өнгөрдөг биш, дээрлэхийлтийг мэдээлэлтэй түгээдэг тийм хүүхдүүд байгаараа гэдэг энэ платформыг манай сургууль маань бас туршилтаар хэрэгжүүлж байгаа юм шүү. За энэ платформ нь одоо нээлттэй сувг гээд одоо ингээд ямар нэгэн дээрлэхийлтийг хүүхэд ингээд зүгээр өнгөрөөгөө тах юм бол цаашдаа бүр ингээд айгүй олон асуудал болж томорно. За тэргээд бид нэр ингээд бас баярлж байна. Одоо ингээд дээрлэхийлтийг хүлээн аваад дээрлэхийлтийг ингээд бага бага дээр таслан зогсоох юм нээлттэй сувг гарсан бид нар бас баярлж байна. Манай сургууль дээр бол ер нь дөнгөсийнхэн гарсан. Тэгээд бусад хотууд ч гэсэн ер нь бол гарч байгаа. Шууд зүгээр хандах хэвээр хүндээ хэлээд, ээж авдаа хэлээд тэгээд ер нь тусламж зөвлөгөө дээр авах хэрэгтэй байна. Чамд ингээд дээрлэхийлт хэрвээ тохиолдох юм бол бүтэн нуугараа тэгээд эсрэхтэй хэлж яваад тэгээд дэлгэрэнгүй тэгээд өөрийгөө хамгаалаарай. Би Дархан уул аймгийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн 9 мянган сурлагч Өрөнтэй. Ер нь бол маш хэрэгтэй санагдж байгаа. Зарим нэгэн хүүхдүүд дээрлэлтэн дүртүүд тэрийгэ хэлж чадахгүй ямар нэгэн байдлаар нөгөө хүүхдүүд нь дарамтлаад хэрвээ хүнд хэлэх юм бол ингээ шүү түгий шүү гэдэг ч юм уу те. Тиймэрхүү тохиолдолд хүнд ингээд яг биеэрээ хандаж чадахгүй тохиолдолд ингээд цахимаар ингээд өөрийнхөө тухайн мэдээллийг явуулаад ингээ мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө аваад тэгээд яг яах ёстойгоо ер нь бол шийдэх боломжтой болж байгаа юм бол ер нь бол амархан нөгөө нэг одоо яг цайтлуу орох юм бол яг энд нь ингэн гээд яг ойлгомжтой байдаг болохоор ер нь ямаа бичээд явуулахад айгүй амар. Дээрээс нь зураг явуулж болдог болохоор бүр ингээд ямар нэгэн байдлаар ингээд хүүхэд дээрлүүлж байгаа харсан тэрийг ингээд ямар нэгэн байдлаар ингээд нууцаар зураг мөргийн дараад яг мэдээллийн мэдэхгүй байгаа тэр хүүхдээ хин гэдгийг мэдэхгүй байгаа тохиолдолд зураг бас явуулах боломжтой болохоор арай давуу талтай. Яг хүүхдийн доогоор 1700 гаруйг хувилж өгөөд тэгээд энэ дээр одоогийн байдлаар бол манай юун дээр бол нэг 15 6 мэдээлэл бүртгэгдсэн байна. Яг өнөөдрийн байдлаар бол кейс болгоод бүртгэгчгээр нэг мэдээллийн тухай бол нийгмийн ажилтнууд надад ярьсан.
Тэгээ бусад мэдээллүүдийнхээ хувьд бол яг тэгж одоо нөгөө эн чинь цаашаага прокурор ч юм уу хүүхэд хамгааллын байгууллага манай боловсролын газар гэдэг ингээд 4-5 субъект руу юу мэдээлэл нь харагдахаар болчихж байгаа шүү дээ. Яг тэр нөгөө бусад субъектүүдэд очих хэмжээний ноцтой юм өнөөдрийн байдлаар бол бид нарт харагдахгүй л байгаа. Энэний өгөөжийн хувьд бол ерөн их өндөр хүлээлттэй байх боломжтой гэж би бодож байгаа. Ямар нэгэн хүндрүүлсэн нөхцөлгүй ерөөсөө бараг гарын дор байгаа үйлдэлээр авагдаж болж байна. Нөгөө талаас хяналтын байгууллагууд нь бол бэлэн тэндээ контролдод сууж байна. Тийм болохоор энийг бол дээд зэргийн өгөөжтэй гэдэг байдлаар хүлээж авч байгаа шүү дээ. Ер нь цаашдаа энийг одоо манай хэдийн сургуулиудаар гарсан үр дүнгээс бол цаашаага үргэлжлээд бор том ажил болж өрнөх байх гэж би хувьдаа бодож байгаа шүү дээ. Манайхаас бол өгөөж сайн гарна гэж бол бодож байгаа. Үеийнгийн дээрлэхэлтийн талаар гомдол мэдээлэл хүлээн авах нээлттэй сувагт илгээсэн мэдээлэл хамгаалагдаж шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагад аюулгүйгээр чиглүүлэгдэх чухал ач холбогдолтой юм а. Төвөмөрсөн мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт Хэмэр 2 нэрээр баригдахаар иргэдээс захиалга авч залилсан хэрэгт нэр холбогдсон Хэмэр компанийн захирал од гаригаас дараах мэдээллийг тодрууллаа. Үзэгчдээ бид өчигдөр Хэмэр 2 апартментэд захиалга өгсөн иргэдийн гомдол саналын дагуу мэдээлэл бэлтгэн хүргэсэн. Тэгвэл өнөөдөр Хэмэр компанийн захирал од гариг бидэнд өөрийн байр суурь илэрхийлэхээр хандсан байгаа. За бид мэдээллийг тэнцвэртэй хангах үүднээс энэхүү мэдээллийг та бүхэнд хүргэж байна. За танд өнөөдрийн мэндийг хүргэе. Өөрийнхөө байр суурийг илэрхийлж бидэнд мэдээлэхгүй юу? За сайн байна уу. Манайх Хэмэр гарден төслийн захирал од гариг байна. Би ерөнхийдөө сошиал тавигдсан мэдээг хараад DBS телевизэд хүсэлт өгсөний дагуу тодруулах авч явах шиг байна. Юунаас эхлэх вэ гэхээр манай 2019 оноос хойш Хэмэр апартмент, Хэмэр вилла, Хэмэр гарден, ТV парк одоо Хэмэр дараагийн төслүүдэд хэрэгжүүлээд явж байгаа. Хэмэр 2 гэдэг төсөл маань хязээ би нийцсэн бэ гэхээр 2022 онд барилгын үзэсгэлэн худалдаан дээр орж ирсэн. Тэгээд тухайн үед газрын алба юу гэднэрлөө бид нар мэдэгдээд энэ ямар учиртай юм бэ гэсэн. Монгол улсад 30 гаруй Хэмэр гэдэг компани байна. Барилга байна. Тэгэхээр Хэмэр 2 гэдэг нэр бол танаа өмчлөл биш учраас танад хамаагүй гэдэг хариу өгсөн. Үүний дагуу ч гэсэн цагдаагийн Дархуул аймгийн цагдаагаас манайхыг 2 ч удаа намайг дуудаж байцаалт авсан. Үүнтэй холбоотойгоор би ч тайлбар юмнууд өгсөн. Энэ маань гол нь ямар учиртай вэ гэхээр намайг 13 настай байхад 2002 онд Баянгол дүүргийн анхан шатны шүүхээр манай эцэг их хоёр гэр бүл цуцлсан. Түүнээс хойш нийт 23-24 жил одоо болж байна. Тэгээд юу гэдэг юм ямар нэгэн харилцаа холбоо байдгүй. Хэрвээ иргэд бол хэрвээ хардаж юу яаж байгаа бол бүгд газар нөгөө шалгуулж болно. Ерөнхийдөө манай нэрийг ашиглаж ийн гэдгийг мэдээд би нэг удаа ярьсан. Тэгэхэд энэ бол чамд хамаагүй гэдэг хариулт өгөөд тэрнээс хойш дахиж холбогдож чадаагүй байна. Эдгээр захиалга өгсөн иргэдэд таны зүгээс өөр их мэдээлэл тавьас танд өмнө хандаад таваас нөгөө нэг барилгын инженер бас барьж өгт ажилтнаас туслана гэж мэдээлэл. Ингэс юм аа. Ерөнхийдөө яг хуу энэ чинь 2-3 жилийн өмнөөс манай юунууд асуудал үүсээд сошиал дээр тавигдаадсэн. Тэгээд эдгээр захиалагч нар өөрсдөө манай дээр хандаад ирж байгаад би нийт тохирлын хэмжээг нь мэдэхгүй байсан байхгүй. Анх бол 1.2 тэрбум төгрөгийн охиролтой гэж ирсэн. Тэгээд 1.2 дээр нь бид нэр судлаад үзээд нөгөө жагсаалт магсаалт юмнуудыг харсан 2 тэрбум гараа явуулсан байхгүй. Бидний тооцоололоор бол одоо энд орсон хөрөнгө нь хэд байна, яах ихэн цаашдаа асуудлыг шийдэх боломж нь байгаа болов уу гэж харсан. Бүгдийг нэгтгэхэд үзэхэд бол боломжгүй гэж харсан. Энийхээ ч дагуу би эдгээр хүмүүст тайлбарыг тавиад ийм учиртай байна. Ингээд манах боломжгүй гэдэг хариу өгсөн. Ерөнхийдөө бол яг хуу Монгол улсын хуулиар эцэг хоёр салаад би Баярсайхан гэдэг хүнээс тусгаарлагдаад одоо салаад 20 хэдэн жил болж байгаа байхгүй. Бидний одоо овгүй мэл Баярсайхан болохоос
одоо бидний одоо данс, санхүү, мөнгө одоо юу гэдэг бүх юм тустай байгаа. Тэрийг шалгах газарт нөгөө шалгуулж бас болно. Өмнө нь 2 ч удаа шалгасан юунууд бүгд мэдж байгаа энэ хүмүүс. Гол нь яадгүй гэхээр хямар гэдэг нэрэнд нь болсон гэдэг байгаа. Би яг эдгээр хүмүүст хэлэхэд одоо гэр нь энд байсан байхгүй одоо энэ байранд энэ нэг давхарт. Эдгээр улсууд надад тайлбарлахдаа гэрт нь орж гэрээ идэг. Сүүл цуусын эхнэр болон охиныхын дансруу мөнгөө идэг. Тэгээд тэрийг натараад баталдаг. Ийм үйл явц болж байгааг бол би мэдэх боломжгүй. Тэгээд эргээд хохирсныхоо дараа чи нэрээ ашиглуулсан гэдэг. Тэгээд энэ дээр бол би бол гайхаад байгаа юм. Анх байрныхаа захиалгыг авч явахдаа эдгээр иргэдийн өгсөн мэдээлэлээр бол таны нэр дунд нь байсан. Тэгээ явцынхаа дундаа нэрээ татсан гэсэн мэдээлэл өгсөн. Харин нэг тим юм өчтөр ярьж илээ. Нотлох баримттай ярмаар л байна л да. Тим байгаа бол тим гисэн гэдэг юм гисээ ингэсэн гэдэг яриануд яг утгагүй байгаа юм. Газрын эзэн тэгж ярьсан гэсэн дэр газрын эзнийг бас дуучих хэрэгтэй. Над дээр энэ хэмрэг барьж хахад тэр Эрдэнэбат гэдэг хүн өөрөө ирж уулзж ирсэн. Энд газар зарнаа гэдэг. 2 блокийн газар авах уу гэдээ иржсэн. Би авахгүй авах боломжгүй гэд би буцаажсэн. Надад одоо бичсэн чат нь байгаа. Энэний дараа болохоор би газрын эзэн өнөө энд ийм асуудал боллоо. Танах чи нэг асуудлыг шийдээд өгч болох уу гэхэд би нэг удаа уулзсан. Түүнээс 2 удаа л уулзсан. Өөр бол мэдэхгүй. Дээр нь ямар нэгэн байдлаар энэ барилгатай холбоотой одоо юу гэдэг гэрээ контракт юу гэдэг байвал гаргаад ир надад бол тийм байхгүй. Тэрийг бол 100% батлахад байлмаар. Ер нь бол миний утасны дугаарыг авдаггүй. Миний дуудлагыг юусаа авдаггүй. Яасан бэ гэхээр манай гэрийн гадаа очиад манай хатам хийжэд хавцтай бичиг баримтаа өгчөөд энийг гаргаад өгчөөд яваад гэсэн юм. Тэгээ өөр юм яриаг. Дараа нь Эрдэнэбат гэдэг энэ хүнийг дагуулад над дээр ирсэн. Би бас үзэх хэрэгтэй шүү дээ. Чи юу байгааг нь мэдэхгүй юм чи. Тэгээд тэр хоёртоо цуг ийшээ орж үзээд тэгээд надлахаар чи энийг ингээд аваач ээ. Нийт хохирол нь 1.2 тэрбум төгрөгөө энэ асуудлыг шийдэд өгөөч гэсэн. Би ч бас хувь хүн манайх үйл ажиллагаа явуулж байгаа. Өдөрт 280 ажилтан байна манай дээр. Захиалга өгөөд орон сууцнд орцсон баг 400 гаруй өрхүүд байгаа. Эдрийгээ бодолцох хэрэгтэй байд. Тэрийгээ бодож үзээд бүх юунуудыг үзээд шийдвэр гаргасан манайх боломжгүй байна гэдэг л шийдвэр гаргасан байхгүй. Ерөнхийдөө бол харин юу яасан би 2-3 жил ямар ч лсэн ингээд үтгүүлээ ямар ч лсэн одоо энэ цаашл орчин тавигдаад байгаа асуудлууд юу яагаад Тархуул аймгийн цагдаагийн газарт аль биесээр хандна. Тэ. Энд цаана бас та жишээлбэл 30 хэдэн хүн гэж ярьж байгаа бол манай тэнд бас 280 гаруй хүн байна, ажилчид байна, тэдний ар гэр байна. Одоогийн байдлаар захиалга өгсөн бараг 140 захиалагч байна. Энэ хүмүүсийн бас эрх ашигыг бас бодох үднэс бид нар аль биесны газарт нь хандна гэж бодож байна. Би харин гайхаад байгаа юм. Яагаад намайг ингэж байгааг болохгүй одоо мэдээж Монгол улсад байгаа шүү дээ. Олоод авч болдгүй юм уу? За яг нэг нүгөө хэлэхэд би хүн дээр өчтөр хайлгсан. Тэгээд 1-р хороолт илүү 10-р хороолт байна л гэсэн тийм. Би гэр орныг бол мэдэхгүй. Мессежээр хариуцдаг. Залах харуцаа авдаг. Тийм л байна. Тэгээд нөгөө өөрөө энэ хэмэр нэгийг автагаа хамт яг барьсан шүү дээ тий. Үгүй. Үгүй юу. Хүмүүс болоо. Та нар манай захиалагч тэгэхэд чинь ингэсэн юм. Манай дээр ирээд ажил хийя, материал нийлүүлээ гэж над дээр ирсэн байхгүй юу? Тэгээд сүүл цуусын эхнэр нүртэл манад нярав хийя гэд ирсэн. Тэгээд манайх их боломжгүй гэд 6 сарын 2-нд манай ажил ихсэн. 7 сарын 2-3-наас хойш манайх үзэгдэхээр байсан. Тэгээд сураг дуулахын хинтээ явсан байсан. Одоо манай энэ захиалчид гэсэн бүгд мэднэ. Надтай гэрээ байгуулж би улсын комист хүрээлгэж өгч, би энэ хүмүүсийн ойр дэрийг гаргаж өгч, би өөрөө энэ барилгыг барьсан хүн. Оролцож байхгүй. Тэгээд нөгөө хэмэр нэг бариад дахиад хэмэр 2 гээд эндээ барих гэж гэдэг юунаас л бид нар ялцчихгүй бүгдээрээ. Гэхдээ би харин хөдөлгөөд нодлон ч гэсэн зөндөө уулзсан шүү дээ. Зөндөө уулзсан. Би тэгээд тайлбарсан шүү дээ. Та хэдийг би энд захиалга өгөө явж гэж би мэдэх боломжгүй байхгүй юу? Яагаад тэгэхээр хаана юу гэж хамгийн гол буруутан хүн бас 100% буруутан хүн натрат гэдэг байхгүй би тайлбарлаад байгаа шүү дээ. Ямар ч бичиг баримтгүй, ямар ч тодорхой бус юм дээр очиж гэрээ байгуулад ингэ. Тэгээ дээр нь манайх өөрсдөө одоо юу гэдэг бид нар бол ингэдэг юм. Бүх бичиг баримтуудаа өгөөд аль бие усны хуулийнхын дагуу юмнуудаа хүлээлгэж өгөөд натраттайгаа гэрээгээ байгуулад энэ хуулийн дагуу явж байгаа гэсэн үг. Та хэдийг яасныг бол би мэдэхгүй байна. Би гэрээнүүд чи үзсэн шүү дээ.
нэг натрат дээр бүгдээ очиж гэрээ байгуулад явсан байлаа. Та эдсэн тайлбар надад хэлсэн шүү дээ. Гэрт нь би гэрээгээ хийсэн. Мөнгөө охиныхын данс руу хийсэн. Тэгээд явж байгаа юмыг би мэдэх боломжгүй байхгүй юу? Тэгээд би өөрийнхөө байр суурийг илэрхийлэхэд угаасаа яг л тийм. Болсон процесс л яг тийм. 1.2 тэрбум төгрөгийг хохирол учирчаад ийна гэдээ та анх ирсэн шүү дээ. Над дээр ирж уулзсан. Тэгээ бүх бичиг баримтууд чинь судлаад аваад үзсэн 2 тэрбум гарсан шүү дээ. Тэгээд бид нар ингэх боломжгүй байна гэдэг ганцхан хариулт өгсөн. Би ямар байлгаал би тийг нь ингэн гэх. Яагаад тэгэхээр би энд 100% оролцоогүй учраас би тэрэнд хариу өгөх боломжгүй байхгүй юу? Дараагийн мэдээ, Хиймэр 2 апартментын захиалга авсан иргэн Баяр сайхан Дархуул аймгийн цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгч захиалга өгсөн хохирогч иргэдтэй уулзаж хохирлыг 5 дугаар сарын 15-ны өдөр барагдуулахаар амлалт өглөө. Дэлгэрэнгүй мэдээлэлд анхаарлаа хандуулна. Таны юмыг одоо ингээ гүйцээг барьж игээд хүмүүс ирж байгаа байхгүй юу? Манайхаа мэдээлэл гүүг байхгүй. Үгүй. Та энэ иргэдийн Үгүй. Гүүг янз янзын хүмүүс ирж байгаа уулзаад байгаа надтай. Танайхаа гүйцээг барьж игээд тэгээ хөвчлэн нөгөө мөнгөгүй хүмүүс ирээд байгаа. Одоо нөгөө юу яа уртлын нөгөө ирээдүйн юун дээр барьж байгаа барилга шүү дээ тийм хүмүүстэй уулзсан. Тэгээд энд нөгөө байрлууд өгьгээд тэгээд тэр нь байрных нь юу болохоор бас үнэтэй үнэтэй болоод ингээд болохгүй байна. Тэр хүмүүс болохоор нөгөө та нарын өрийг барагдуулаад тэгээд цааш нь өөрсдөө үргэлжлүүлээд байх тийм хүмүүс байгаа. Бид нар би бол өөрөө бас авъя л гэж би өөр тодорхой хэмжээний бас тэнд юу гэрэмэрийн юм хийж байгаа заяа. Юугаар нотлох вэ? Бид газар чинь юугаар нотлох би өөрөө юу яагаад 15 тэгээд байна уу? 3-4 жил сонсдог шүү дээ. Уг одоо тэгээд 15 зав ицээ. Газрын гэрээ дууссан. Тэр гэрээ дууссан хамаагүй шүү дээ. Би ямар газрын зарах гэж байна. Нөгөө юу бол Тэгээд одоо энэ хүмүүсээс авсан хүмүүс мөнгөнд буцааж өгөөд. Яг тэр Эрдэнэ хотод өөрсдөө үргэлжлүүлээд гэрээ хийгээд байна. Та тэгээд одоо саяныхаа ингээд нөгөө цагдаагийн байгууллагт сая ороод мэдүүлэг өгөөд ирлээ шүү дээ. Тэгээд 5 сарын 15 гэхэд энэ хүмүүсийн хохирлыг барагдуулъя гэдгээ өөрөө хэлсэн юм уу сайн? За. Хэлээд бас цагдаагийн байгууллагатаа мэдэгдээд бидэрт ингээд хэлээд ингээд яаж байгаа бол бид нар одоо олсон ингээд 20 хоног байгаа юм байна шүү дээ тий. Уг нь бол 20 хоног байгаа юм байна. Бид нар тэгвэл яг 20 хоног тэрнээс өмнө яачвал би бас ингээд цувруулаад явуулсан заяа. бидний 40 сая 50 сая өнөөдөр 20 сая боллоо шүү. Биш болчих байгаа байхгүй юу? 50 хүн байхгүй. Тэрийг бол сайн ойлгож байгаа заяа. Харин тийм. Би ч өөрөө хүн байж байгаа. Тэгээд дөрөвсдөө хугацаанд очлоо өгсөн мөнгө шигээ мөнгөд байр төрөлслийн амьдж байгаа. Үнэн хэцүү. Та тэгээ одоо сүүлийн үед юу н уцаа авах болоод байгаа шүү дээ. Уцаа аваад бидэрт нэг тиймэрхүү байх, иймэрхүү ингээд тайлбар өгөөд яваад байдаг байсан шүү дээ. Тэгээ сүүлийн үед юу уцаа авахгүй. Уг нь бид нар хараа уржиг дээр ингээд телевизэд өгөхөөс өмнө танд бас мэдэгдээ гэж залгасан шүү дээ. Нөгөө нэг 7 тоо 2 тоотын нөгөө хэмжээ. Тэр одоо ямар ч ингээд зарах үүрэг хөрөнгө алга байна. Бид нар одоо гарц гаргалгаа гэрэлээр хардахгүй байгаа даа л даа. Тэгэхэд айгүй хэцүү болж би 3 жил ингээд хүлээлээ шүү дээ. Таньшиг хийж чадсан шүү дээ. Би чадсан. Бүгдөө чадсан. Яг тэгээ 5 сарын 15-нд би хэллээ. Одоо надад бол өөр. Би бол 4-5 жил сонсож байна. Одоо гэрэл гэгээр харагдахгүй гарц гаргалгаа надад харагдахгүй. шийдэж хэрэгтэй байна. Тийм та одоо шийдэж. Та нар яриад байгаа шүү тийм 2 тэрбум байхгүй шүү. Тэгвэл тэгээ танд амар шүү дээ. Тийм олон байхгүй сайн байна. Сайн л шүү дээ танд. Тэр бол байхгүй. Тэр өмнө 170. Тэгвэл тэгэл танд энэ чинь хөнгөлөлттэй л шүү дээ. Одоо тэр бид нар ч одоо 2 тэрбум гээд гадуур яриад байгаа. Бид нар ч одоо мэдэхгүй шүү дээ. Энэ вэ шүү дээ. Одоо гаргаад гаргасан. Одоо 3 гарсан. Тийм үү. Одоо яг энэ цугулсан байгаа болоод одоо дутуугаа усуудын бүх мөнгөийг та өг. Тэгээ бид хоёр яа салъя нэрээ үндэ тийм. Юу тэгээ 5 сарын 15 заяа. Бид одоо ихтэй бус юм юу сар. За тэгээ тэгээд би бол одоо бид нар бол ингэж аав штэ танаас хавда хараа хүү авахгүй үндсэн мөнгөө л авъя бати ер нь л гэж бас бодоод байгаа. Тэгээд одоо тэр мөнгө үнэхээр мөнгө биш боллоо шүү дээ. 5 сарын 15 өөр ямар ч байна. Би хараа өчигдрийн нэвтрүүлгийг хараад ирсэн юм аа. Манайх одоо 23 онд 3 давхрын 6 тоотыг захиалж юу 160 сая төгрөгийг 20 саяар 8 удаагийн татамжтай өгсөн энэ Баяр сайхан гэдэг хүний дансанд. Тэгээ ямар ч энэ 36 айлынхаа хүмүүстэй өнөөдөр нэгдээд гүрв чаданд нь ороод ямарсан Баяр сайхан гэдэг хүнтэй уулзлаа. 5 сарын 15 гээд ямарсан хохирол барагдуулж өгнө гэж хэлж байна. Одоо ямарсан 3 жил ажилтнанд орчих юм бол нөгөө нэлээ хүлээлээ. Тэгээ ямарсан өчигдрийн юуг харчаад өнөөдөр ямарсан нэгдчихэл байж байна. Ямарсан маргааш шахаад шүүх цагдаагаар яваад ямарсан нэхвжил гаргая гэж бодвол яг шүүх цагдаагаар бол яваагүй зүгээр мөнгөө өгчөөд хүлээж исэн. Тий. За бас энэ Хиймэр 2 хатганы бас хохирогчны нэг байгаа. Тэгээд энэ хохирлыг бас манай хоригч маань
5 сарын 12-нд л одоо эцсийн хугацаа 15-нд л одоо эцсийн хугацаа гаргал тэгэл өхөр цагдаагийн ч өмнө амлаа, биднийхээ ч өмнө амлаа. Одоо ингээл дэбис телевизийн өмнө бас амлаж байгаа шиг байна. Одоо тэгэл тэр өдрөө өгөөсэй билээ л гэж бодоод байж штэ. Одоо энэ чинь 3 жил 4 жил шахуул бас мөнгө төгрөгийн төлөөд одоо бас нэг байраа баригдчихлоо гэ хүлээлээ хундам бол байгаад байдаг. Тэгээ одоо ямар ч хундам гүйцсэн одоо тэгээд мөнгө аваад одоо салцгаа хэл гэсэн юм дээр л хүлээ штэ. Би энэ Хямар хотхонд бас захиалга өгсөн хохирогчийн нэг байна. 2023 онд байрны урьдчилгаа 42 сая өгөөд тэрнээс хойш 6 сая төгрөгөөс 10 сая төгрөг нэмж өгсөн юм байна. Одоо ингээ байр баригдлагаа 3 жил гаруй болоод бид нэр эцсийн арга хэрэглээд телевизд хандсан. Одоо яг телевизд хандсны хүчинд яг өнөөдөр ахаад нөгөө захиалга авсан хүнтэйгээ яг уулзч чадлаа. Захиалга авсан хүн маань яг 5 сарын 15-нд эцсийн байдлаар бидний мөнгийг хохирлыг багдуулаад тухайн үеийнх нь ханшаар мөнгө нь бол өгье л гэж байна. Одоо хамаагүй одоо мөнгө олж авч лээ. Одоо хэрвээ өгөхгүй байх юм бол бид нар дараагийн шатны одоо суулт зарлаж дараагийн телевизд одоо хандах болно гэдгийг аль биесээр хэлж байна. Тун удахгүй Монгол эмэгтэйчүүдийн арьсан тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн гарт хүрнэ. Энэ талаар Арис салоноос бэлтгэсэн мэдээллийг хүлээн авч үзсэн үү? Дархан хотод үйл ажиллагаа явуулдаг Арис салон бүгд найрамдах Солонгос улсын Privia Skin Lab-тай хамтран Монгол эмэгтэйчүүдийн арьсны онцлог тохирсон гоо сайхны бүтээгдэхүүний шинэ брэнд үүсгэн байгуулж байна. Монгол эмэгтэйчүүдийн арьсны онцлог тохирсон Солонгос улстай 20 жил үйл ажиллагаа явуулж буй туршлагатай компанитай хамтран бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаагаараа онцлогтой. Арис салоны захирал Ариун цэцэг Privia Skin Lab-ын захирал Пак Хён Сүүтэй уулзалт хийж шинээр гаргаж буй бүтээгдэхүүнийхээ талаар ярилцлаа. Арис салон маань өөрийн гэсэн брэндтэй болох зорилготойгоор одоо өөрсдийн орц найрлага юу гэдэг нь тэр бүгдийг та бүхнийхээ арьсанд тохирсон үнэхээр гайхалтай энэ бүтээгдэхүүнийг ингээд үйлдвэрлэхээр үйлдвэрийн одоо зочин төлөөлөгчтэйгээ уулзаа сууж байна. Компани нь болохоор Солонгостой маш олон жилийн түүхтэй, 20 гаруй жилийн түүхтэй. Тэгээд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ нэлээд дээгүүр нэр хүндтэй явж байгаа компани байгаа. Маш олон ингээ гоо сайхны компаниудыг судаллаа. Судалсныхаа ингээд үр дүнд энэ компанийг ерөнхийдөө одоо ингээ хамтрагчаа болгох зорилготойгоор төлөвлөгчтэйгээ уулзаа сууж байна. Манай салон нь болохоор одоо арьс арчилгаа болон одоо гоо сайхны сургалт тал дээр илүү ажилладаг. Тэгээд сүүлийн үед бол сургалтаа бас ингээд илүү төлхөө ажиллаад явж байна. Тэгээд дээрэс нь ингээд Солонгос талтай ер нь илүү ойрхон ажиллая гэдэг үднээс намсаа ви сервистэй ингээд хамтарч ажиллаж байгаа. Тэгээд дээрэс нь энэ маань одоо биднэрт бас маш их давуу тал болж байгаа. Солонгосуудтай ойрхон байх. Тэгээд нөгөө дарханчуудыгаа Солонгосын чанартай гоо сайхны бүтээгдэхүүнээр үйлчлэх болсондоо одоо ингээд таатай байна. Өөрсдийн арьсандаа тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэнэ гэдэг нь бол хамгийн том давуу тал болж байгаа шүү. Арис салон 2024-2025 гээд гоо сайхан Beauty Expo хийсэн байгаа. Одоо тэгээ 2026 оны Beauty Expo-то одоо урд нь бол дотооддоо 2 жил хийсэн бол одоо 3 дахь жилээ гадны орноос буюу Солонгос орн, Хятад орн, Тайланд орн гэдэг ингээд бүр ингээд экспо минь өргөн ингээд дэлгэр болж гэж явагдах болж байгаа. 2 жилийн ингээд хөдөлмөрийн үр дүнд гадаад орны хүмүүс маань өөрсдөө бас ингээд хамтрах санал тавьсан бас ингээд маш том боломжийг биднэрт бас нээж өгч байгаа. Тэгээд энэ нь зөвхөн бидний боломж биш. Дарханд ажиллаж амьдарч байгаа. Гоо сайхан эрхэлж байгаа. Гоо сайхны худалдаа явуулж байгаа. Дархныг тойрон хүрээлж байгаа. Сэлэн дархан хөтөл номгон гэдэг ингээд энэ амьдарч байгаа хүмүүст бас боломж байгаа шүү. Тэгээ бид бүхэнтэй хамтарч ажиллахад ингээ байнга нээлттэй байх болно. Тэгээ дээрэс нь гоо сайхны бараа бүтээгдэхүүнүүдийг бас ингээд нийлүүлэх гэж байгаа. Тэгэхээр энэ дээр тулгуурлаа та бүхэн маань бид нартай ингээ хамтарч ажиллаарай гэж уриалж байна. Манайх 2006 оноос эхлээд гоо сайхны салбарт 20 гаруй жил үйл ажиллагаагаа одоо явуулж байгаа. Дэлхийн зарж олох ерөн ихэнх улсад манай бүтээгдэхүүн зарагдж байгаа. Солонгост гэх юм бол лотте их дэлгүүр болон ямар ч сайтаас хайгаад үзвэл манай бүтээгдэхүүн бүгд гарнаа. Тэгээ манай компани бол гоо сайхантай холбоотой бүх төрлийн үйл ажиллагааг явуулдаг. Шинээр үйлдвэрлэл үйлчилгээ явуулах гэх мэтчлэн бүх үйлчилгээг үзүүлдэг. Манай компани зөвхөн өөрсдийн Privia Skin Lab гэх брэндээс гадна About You, Ohara, Molecule Lab гэх мэтчлэн Dress Lab гэх мэтчлэн янз бүрийн брэндээр үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор Солонгост үйл ажиллагаа явуулж байгаа нь лотте их дэлгүүр болон онгоцны бодлын татваргүй бараагаараа судалдаалагдж байгаа. 24 цагийн дэлгүүр болох 7-11 бас хамтран ажилладаг. Эхний ээлжинд Арис салон болон Арис салоныхаа даргатай ингээ уулзсандаа маш их баяртай байна. Тэгээд
Манай хамгийн гол зорилго болохоор Ари салооныхаа захирлын захиалганд нь тааруулан дархан хотынхоо хүмүүсийн арьсан таарсан хамгийн чанартай сайн бүтээгдэхүүн хийж хамтран ажиллахаар одоо ингэ болж байна. Хамгийн сайнаар одоо хийж өгөх амлаж байна. 저희가 목적입니다. Манай энэ бүтээгдэхүүнүүд маань гэрээт борлуулагчаа бас хайж байгаа. Одоо энэ мэдээж ингээд зөвхөн Ари салонд гээд хүрээдрэхгүй. Та нар маань ингээд худалдаж аваад гэртээ хэрэглэх, мөн салондоо хэрэглэх боломжтой учраас бид сумдууд болон Улаанбаатар одоо хаа дуртай газар нь ингээд гэрээт борлуулагч хайж байгаа. Тэгээд дархандаа бол дархан их дэлгүүрийн доор Gym Store гээд гоо сайхны барааны дэлгүүр байгаа. Манай дэлгүүрээр бас ингэж худалдаалагдаж байгаа шүү. Одоо манай Солонгосын талын төлөөлөгч маань ийм орц найрлагатай ийм бүтээгдэхүүн байдгаа гэдэг байдлаар тест олгож биднэрт авчирч өгсөн байгаа. Тэнгүүд энийг яах вэ гэхээр бид нар өөрсдийн тохирсон орц найрлагын дагуу өөрсдийн брендийг бас үүсгэж ингэж үйлдвэрлэгдэх байгаамаа. Шинэхэн брендийн бүтээгдэхүүнүүд тун удахгүй Дархан хотынхоо хэрэглэгчдийн гарт хүрнэ. Мөн орон нутагт гоо сайхны үйлчилгээ эрхэлдэг хүмүүс гэрээт борлуулагчаар хамтран ажиллахыг хүсвэл 95 95 80 51 дугаарын утсанд холбогдсон мэдээлэл авах боломжтой. Арис салооны хаяг Дархан хот буудаа зочд буудлын дэрэгдэх Буудаа Спагийн 2 давхарт байрлаж байна. Төвөөмөсийн мэдээллийн хөтөлбөрийн мягмар гарагийн дугаар үзэгчдэнд хүрлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.